Энэ хүмүүс үнэхээр амь насаараа тоглож байлаа. Үхэлд хүргэх хэмжээний цацраг идэвхт бодистой тулсан атлаа. Тэд огт цэрүүлгүй гартаа барин оролдож байв. Дараа нь бүр гараач угаалгүй шууд юм барьж идсэн. Эдгээр хүмүүс яаж ч төсөөлөхгүй байсан. Үүний төлөө өөрсдөө ямар аимшигтай үн төлөх вэ? Та бүхэн үргэлжлүүлэн үзээрэй. Цацраг идэвхт бодисын аюулын 2 дугаар ангийн үйл явдал. Цөмийн энергийн комиссийн бин доктор хамгийн том цацраг бохирдлын их үүсвэрийг ус тусныхаа дараа сэтгүүлчдэд бодит байдлыг маш илэн далангүй тайлбарлав. Цэзийн 137 нунтаг илэрхээс өмнө хот даяар хагас сарын турш тархсан байжээ. Энэ нь бүр том гамшиг өдөөх өндөр магадлалтай. Тэр нунтагт хүрсэн бүх иргэнийг нэн даруй хотын цэнгэлдэх хүрээлэнд очиж шинжилгээнд хамрагдахыг уриалав. Энэ мэдэгдэс гармагц бүх оршин суугчид сандралд автав. Тэд бөөнөрөө гудамжинд гарч албаныхнаас тодорхой арга хэмжээний төлөвлөгөө шаардан хашгирч байлаа. Харин цэнгэлдэх хүрээлэнд тусгаарлагдсан халдвар авсан хүмүүс мөнс төгшүүрт автан тайван сууж чадсангүй. Тэд одоогийн нөхцөл байдлын талаар юу ч мэдэхгүй байв. Бүр энэ бүхнийг нэг зөөр байх гэж хүртэл сэжиглэж байлаа. Хэрвээ үнэхээр хүн өвдсөн юм бол эмнэлэгт хэвтэх ёстой. Энэ хараал идсэн газар биш. Энэ үед засаг даргын машин шахацсан олны дундуур арай гэж нэвтрэн орж ирв. Тэр уур хилэнтэйгээр бин докторыг олж очоод яагаад телевизээр дураараа мэдэгдэл хийснийг нь тулган асуулаа. Ингэснээр нийгэм даяар асар их үмийн сандрал үүссэн гэж буруутгав. Бин доктор өөрийгөө зөвхөн үннийг л хэлсэн гэж бүх хүчээрээ тайлбарлав. Гэвч засаг дарга огт сонсхийг хүссэнгүй. Эцсийн эцэст тэр орон нутгийн захиргааны хүн түүнд хамгийн түрүүнд дэг журам доктортой байх нь чухал байлаа. Хөөхий хөгшин доктор хатуу зэмлэл хүртэв. Тэр өмнөө цугсан иргэдийг тайвшруулахыг оролдож эхлэв. Та бүхний хүрсэн тэр гялалцсан нунтаг бол маш аюултай цацраг идэвхт бодис гэдгийг шууд хэллээ. Би дотор хитгэн ширхэг нь үлдсэн ч тасралтгүйгээр бие махбодыг сүйтгэсээр байх болно. Цаашлаад ойр орчмын хүмүүсийн эрүүл мэндэд ч нөлөөлнө. Тэр бүгдийг нэг санаатай хамтран ажилласаа гэж хүсв. Марсиад хүн бүрийн явсан зам хөдөлгөөнийг зөвлүүлэхэд туслах хэрэгтэй байлаа. Ингэж байж л хамгийн дээд хэмжээнд бохирдлын их үүсвэрийн тархах замыг тасалж чадна. Гэвч энд байгаа ихэнх хүн хизээ гэртээ харж чадах вэ гэдгийг л анхаарч байлаа. Энэ доктор найдвар тасалсан хариу хэлв. Тэдний байшингууд ч бохирдсан байсан. Урт хугацааны цэвэрлэгээ хоргойжуулалт хийхээс нааш болохгүй. Аз болоход удалгүй. Бин докторийн дуудсан туслах баг эцэст нь бүрэлдсэн ирэв. Багийг ахалсан эмэгтэйг Паул гэдэг. Тэр улстай нэртэй орчны бохирдлын доктор байлаа. Марси одоогийн нөхцөл байдлыг хүмүүст танилцуулж эхлэв. Тусгаарлагдсан халдвар авсан хүмүүсийн өгсөн мэдээллээр хотын төвд нийт 6 гол бохирдлын цэг байжээ. Аягдал төмөр авдаг цэгээс гадна эзэн Айвныгийн өөрийн гэрч багтсан байв. Тэр бас гялалцсан нунтгийг хідэн ах дүүдэд тарааж өгсөн байлаа. Марсиог бүр илүү төгшөөсөн зүйл нь 2 хоногийн өмнө эзний эхнэр Цэзи бүхий металл нэг уутыг бариад автобусаар хотын талыг хөндлөн туулсан явдал байв. Энэ нь хөдөлгөөнд цацрагийн их үүсвэр. Хот дотор 48 цагийн турш эргэлдэн явсан гэсэн үг. Паул засаг даргыг хотын бүх автобусыг даруй зогсоохыг хүчтэй ятгав. Гэвч засаг дарга үүнийг зөвхөн болцсошгүй эрсдэл гэж үзв. Эцсийн эцэст нунтаг нууданд боодолтой байсан шүү дээ. Хэрвээ автобусыг үнэхээр зогсоовол хот даяар зайлшгүй үүмийн сандрал дэгдэнэ. Үүнээс үүдэх эдийн засгийн хохирол, улс төрийн донслогоо мөн хэмжээшгүй их байх байлаа. Хэдэн мэрэгжилтэн дахин ятгасны эцэст засаг дарга эцэст нь дундын хувилбарыг сонгов. Эхлээд хүмүүсийг нууцаар явуулж цацрагийн шинжилгээ хийлгэх байдлыг тодорхой болгосны дараа дараагийн алхмаа шийдэхээр болов. Мэрэгжилтнүүд дотроо шатаж байсан ч аргагүй төрөв. Тэд секунд бүртээ уралдахаас өөр замгүй байлаа. Юуны өмнө хамгийн яаралтай өвчтнүүдийн шинжилгээг хийх хэрэгтэй болов. Марсиа өөрөө сайн дураараа үүрэг авав. Тэр эмнэлэг рүү очиж эзний эхнэрийг олох ёстой байлаа. Мөн автобусны нарийн мэдээллийг асуух хэрэгтэй байв. Харин хотын цэнгэлдэх хүрээлэнд бин доктор Паула 2 баг удирдав. Тэд тусгаарлагдсан иргэдийг ариутгах ажиллагааг эхлүүлв. Хүмүүс биедээ байсан бүх зүйлээ хураалгах шаардлагатай болов. Бүр дотор хувцаач үлдээхийг зөвшөөрсөнгүй. Дараа нь бүх хүнийг шүшүүрийн өрөө рүү авч оров. Их хэмжээний цуутай усаар биеийг нь угаав. Энэ нь арьсан дээр наалдсан нунтаг бодисыг үр дүнтэй арилгана. Тэдгээр хүмүүсийн хувьд цөмийн цацрагт аль хэдийн хүн дээр өртсөн бол нэн даруй хотын төв эмнэлэгт хүргэж тусгаарлан эмчлэх ёстой байв. Энэ үед Марсио дөнгөж эмнэлэгт ирмэгцээ. Ор дээр бүх биеийн татуулсан хэвтэх залууг олж харав. Асууж лавсны дараа л тэр мэдэв. Тэр хүн Цэзийн 137-г анх олсон түүхийн эд түүхчдийн нэг байжээ. Хүчээр задлах үедээ нунтагт санамсаргүй хурж бохирдсон байв. Одоогоор түүний байдал хамгийн хүнд байлаа. Түүнийг даруй хотын цэнгэлдэх хүрээлэн рүү шинжилгээнд хүргэх ёстой. Дараа нь тэндээс хотын төв эмнэлэг рүү шилжүүлэх байв. Марсио шинжилгээ хийх мөчийг ашиглан Антониос тэр өдөр эрүүл ахуйн хяналтын газар руу явхдаа ямар автобусанд суусныг асуув. Гэвч Антони маш хүнд өвдсөн байсан тул тэг 8 эсвэл тэг 9-ийн чиглэл байсан гэдгийг л санаж байв. Жолооч нь Кобе малгайтай байсан. Хянах самбар дээр нь нэг зүйлд үлгөөтэй байжээ. Энэ үед цэнгэлдэх хүрээлэн дотор хүнд бохирдсон хүмүүсийг ээж дараалан хотын төв эмнэлэг рүү эмчилгээнд шилжүүлж эхлэв. Гэвч хөдөлгөх талбай дээр туйлын эмгэнэлт дүр зураг болов. Ээж Линагийн өөрийн бохирдлын түвшин маш бага байсан тул хүнд өвчтэй хүүхдүүдэд даган эмнэлэг явахыг хориглов. Тэр яаж ч уйлж гуйж цөхрөөд дүрмийг өөрчилж чадсангүй. Учир нь тентгийн ор хязгаартай байлаа. Бас охиндоо ойртох нь харин өөрийг нь аюулд оруулна. Лина бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Тэр бага охиноо 2 насаар ах хүүдээ даатхан харуулв. Юу ч болсон дүүгээ сайн харж байгаарэ. Шилжүүлэх цуваа хотын төв эмнэлэгт хүрэхэд тэнд аль хэдийн ажил хайсан эмч сувилагчид эзлэн зогсныг олж мэдэв. Тэд эмнэлгийн хангамж дутагдaltaй байгааг эсэргүүцэж байлаа. Ажлын нөхцөлч туйлын муу байв. Цацрагт өртсөн өвчтнүүдийг атсан түргэн тусламж ирэхэд газар дээрээ жинхэнэ эмх замраагүй байдал болов. Өвчтнүүдийг цагдаа нар хамгаалан дагуулж эсэргүүцэгчдийн олны дундуур нэвтрүүлв. Тэд хуванцар хальсаар
Бүрэн битүүлсэн тусгаарлах өрөөнд орлоо. Энд эмчч алга сувлагч чалга. Зөвхөн хөтөн хан түгжээтэй том хаалгал байв. Өвчтнүүд айдас давтан ойлгов. Тэднийг энд хаячихсан байлаа. Яг л үхэл эрхийг хүлээлгэж байгаа мэт. Бүр итгэнээргүй. Тэр хүнд өвчтэй түүхийн эд түүхчийг машины арын тээшинд мартаж орхисон байв. Мэргэжилтнүүд яаран ирэхэд энэ хөөрхийн амьтан аль хэдийн амьсгал төдий болжээ. Энд бас нэг өвчтөн байна. Харин тэр үед тусгаарлах тасаг дотор өвчтнүүд уураа барьж дийлэлгүй орилж хашгирч байлаа. Тэд зөвхөн эрх чөлөөгөө хязгаарлуулаад зогссонгүй. Бие засах гэсэн ч хаалгыг нь бүрмөсөн төгтсөн байв. Аз болоход удалгүй. Тусгаарлах өрөөний том хаалга онгойлоо. Ухаан алдсан хог түүхчийг хүмүүс тэврэн оруулж ирэв. Хідэн эмч яаран хамгаалалтын хувцас өмслөө. Тэдэнд хүн бүр өдөрт хүлээн авч болох цацрагийн хэмжээ хязгаартай гэж анхааруулсан байв. Тиймээс даалгавраа хамгийн богино хугацаанд дуусгах ёстой. Энэ хоёр бол Риогоос дуудсан эмнэлгийн мэргэжилтнүүд байлаа. Тэд хүмүүст бие засах газрыг хаасан шалтгааныг тайлбарлав. Хотын бохир усны системийг бохирдуулахгүй тулд ялгуудас шингэнийг заавал шинжлэх хэрэгтэй. Түүнд бохирдлын их үүсвэр байгаа эсхийг тогтоох ёстой байв. Чин сэтгэлийн тэр тайлбар эцэст нь хүмүүсийн уур хилэнд намжаач чадлаа. Дээрээс нь тэд өмнө нь нүдэрээ харсан. Хог түүхч өвчнөдөө шаналж байсан дүр төрхийг тэд ч мөн аажмаар ойлгож эхэллээ. Энэ хямрал ямар аимшигтай болохыг хоёр мэргэжилтний удирдлага дор амьд үлдсэн хүмүүс ярьж эхлэв. Цэнхэр туяанд хуурцсан тэр өдрүүдийн тухай. Ингэснээр бин докторч бас энэ гамшигын бүх төр зургийг эвлүүлэн ойлгожээ. Бохирдлын их үүсвэр анх алдагдсан газар. Эмнэлгийн цацрагийн төв байсан юм. Залуу хог түүхч хүчээр задлах үедээ санамсаргүйгээр гадна бүрхүүлийг нь цоолчихжээ. Тэр мөчөд гялалцсан нунтаг асгарч эхэлсэн байна. Гэвч тэр үед тэр үүнийг огт тоогоогүй. Дараа нь болсон зүйл бол хаягдал авах цэг дээр хийсэн цаашдын задлал байлаа. Энэ гялалцсан нунтгийг агаарт бүрэн нийл гаргасан юм. Харин хаягдлын газрын эзэн бүр эрдэнэ олсон мэт баярлжээ. Нэгэн гэр бүлийн зоогийн үеэр тэр бүх хамаатныхаа өмнө гэрэлтэг нунтгийг гайхуулан гаргаж ирэв. Тэнд байсан бүх хүн түүний гоо үзэсгэлэн татагдлаа. Магдалины дуу тасрахгүй байх зуур Айвиныгийн нэрлэхүү сэтгэл бүрэн ханав. Тэр хамгийн ойрын хамаатан бүртээ харамгүйгээр нэг хувь нунтаг тарааж өгчээ. Айвиныгийн үеэс эмэгтэй шууд хүзүүндээ төрхөв. Тэгээд толны өмнө зогсон биширч байлаа. Од шиг гялалцах өөрийн арсыг хамгийн өхлийн аюултай явдал Айвиныгийн үеэс дүүгийн гэрт болов. Тэр нунтгийг тэнгэрийн од мэт үзээд охиндоо бэлгэлжээ. Бяцхан охин баярлсандаа хөлн газар хүрэхгүй байв. Тэр бүтэн оройжин тэр үзэсгэлэнтэй тоосонцроор тогложээ. Бүр хоолны ширээн дээрч цэцийн 137 нунтаг наалцсан гараараа хоолоо амандаа хийж байлаа. Ээжлийн аав охин хоёрыг бохир цаван хүүхэд шиг гэж боджээ. Тэгээд цэцийн 137 нунтгийг шууд хуунцар хүрцэнд хийж угаалтуур руу асгасан байна. Охин хоол боловсруулах замаараа цацрагийн их үүсвэрийг залгисныг сонсоод хоёр мэргэжилтний царай зэрэг хувьсгийв. Нөхцөл байдал туйлын аюултай болсон байлаа. Өвчтнийг нэн даруй өөр эмнэлэг рүү шилжүүлэхээс өөр аргагүй. Харин шинжилгээний баг Линагийн гэрийн арын хашааны ус зайлуулах нүхнээс маш өндөр цацрагийн хэмжээг илрүүлв. Хоолойн чиглэлийг харахад ойролцоох жижиг горх руу урсдаг бололтой байлаа. Пауло дотроо өчүүхэнч болов аз найдаж байв. Тэр арайч ингээд дуусчихгүй гэж бодон хөршөөс нь мэдээ сурвалгаар шийдлээ. Тэр хоёрыг айлт түр орж суухыг өрөв. Гэтэл биедэн байсан хэмжигч гинэт чих дүлээрэн дохио өглөө. Мөнхөг тосгоных нь тэр гэрэлцсэн тод нунтгийг Бурхны хөргийн өмнө тавьж дахил болгон өргөсөн байв. Паул, бин доктор хоёр тэр даруй өрөөнөөс гүйн гарлаа. Мөн бүх гудамжийг хаах тушаал өгөв. Эндхийн бүх оршин суугч цэнгэлдэх хүрээлэнд очиж тусгаарлалт шинжилгээнд хамрагдах ёстой. Бүгд дэг журамтайгаар машинд суунав. Тэр үед Марсиа автобусны буудлын дээр ганцаараа харуултан зогсож байлаа. Антонигийн өгсөн бүдэг бадаг сэжүүрийн дагуу тэр хэмжигч багаж гартаа бариад хажуугаар өнгөрөх машин бүрийг чимээгүй шалгаж байв. Удалгүй 8 дугаар дугаартай автобус ирлээ. Марсиа малгайтай жолоочийг харав. Бас хянах самбар дээр үлгөөтэй гоёлыг анзаарлаа. Энэ нь Антонигийн дүрсэлсэнтэй тун төстэй байв. Тэр зориуд хойд хаалгаар автобусанд суулаа. Гэвч хэмжигчийн төгшүүрийн дууг яаж ч нууж дарж чадсангүй. Автобусны зорчигчид удалгүй айдас давтсан царайтай болов. Марсиа аргагүй чангаар зарлав. Энэ автобус цацрагаар бохирдсан байна. Бүх хүн цэнгэлдэх хүрээлэнд очиж шалгалтад орох ёстой. Автобусны дотор тэр даруй үүмэн дэгдэв. Хүмүүс хашгирч буухыг шаардав. Марсиа маш хурдан шийдэл гаргалаа. Тэр жолоочид нөхцөл байдлын аюулыг шууд тайлбарлав. Хэрвээ хүмүүсийг дур мэдэн явуулбал тэдний авч яваа бохирдлын их үүсвэр хотын болон тохой бүрт тархна. Харин цэнгэлдэх хүрээлэнгийн тусгаарлах бүсийн гадна засаг дарах хэвлэлийн өмнө мэдэгдэл хийсээр байлаа. Цацрагийн халдварын нөхцөл байдал үр дүнтэй хяналтанд орсон гэж гэтэл бин доктор Пауло хоёр баахан оршин суугчдыг дагуулan тусгаарлах бүс рүү яаран орж ирэв. Марсиа бүр бүтэн автобус дүүрэн хүмүүсийг авчирч шинжилгээнд хамруулахаар ирсэн байлаа. Засаг даргын царай агшин зуур хөх төмөр шиг болов. Түүний бүх хүчээр нуухыг оролцсон амар 50 дүр зураг бодит үнний өмнө аль хэдийн нураад унжээ. Үүнээс ч дорно. Хотын төв эмнэлэгт олон өвчтний биеийн байдал муудаж ихэлсэн байв. Мэргэжилтэн дээд удирдлага руу уцтав. 10 хүнд өвчтнийг шилжүүлэхийг хүсжээ. Эмчилгээний төвшин хамгийн сайн тэнгисийн цэргийн эмнэлэг рүү. Гэвч нөгөө талын байр суурь тодорхой байлаа. Тентхийн нөөц ч мөн маш хязгаарлагдмал. Хамгийн ихдээ 6 өвчтөн л хүлээн авна. Энэ шийдвэр хоёр мэргэжилтнийг агшин зуур хүнд сонголтын өмнө аваач юу. Шүн болов. Марсио, бин доктор нар дахин засаг дарахтай уулзав. Тэд бүрч муу мэдээ авчирсан байлаа. Бохирдсан цэгүүд анхны 6-аар огт хязгаарлагдсангүй. Ялангуяа нэг гудамжны усны их үүсвэр бохирдсан байв. Паул айл болох хурдан арга хэмжээ авах ёстой гэж санал болгов. Хэрвээ ширүүн бороо орвол бүх хотын газрын доорх ус бохирдно.
Гэтэл түүний үг дуусахтай зэрэгцэн. Тэнгэр ямар ч тохиогүйгээр Адар бороо асгав. Тэнд байсан бүх хүний царай хувирлаа. Ясан тусдас чихүүцэн айдас зүрхэнд нь хуралдав. Энэ хот үл үзэгдэх тахалт удаан боловч бүрэн залгуулж байлаа. Энэ бол цацраг идэвхт бодисын аюул цуурлын 2 дугаар ангийн агуулга байлаа. Таалагдсан бол цаашид үргэлжлүүлэн үзээрэй. Дараагийн дугаарт дахин уулзъя.